За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Монгол ан гэсэн цуврал нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарыг эхэлж байна. За бид Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газар дээр ирээд байна. За ингээд гахаан зөвшөөрөл эрхийн бичиг гэж авдаг. За ингээд манай Александр маань байгаль орчны байцаагч Бат Эрдэнэс зөвшөөрлөө авч байна. За бид нар юу анхаарах хэрэгтэй байлаа ер нь бол за юуны түрүүнд байгалийн дагалт баялаг болон ан амьтныг зохих зөвшөөрлийн дагуу агнахын тулд эхний ээлжинд төлөвөр хурааж татвараа төвлөрүүлсэн байх ёстой. Татвараа төвлөрүүлэхийн тулд байгаль хамгаалагчтайгаа уулзаад нэхэмжлэг үсгэж тэрнийхээ дагуу төрийн санд төлөврөө төлдөг. Төлөврөө төлсөний дараагаар байгаль хамгаалагчийн заасан газар нутаг тухайн газар нутгаас зөх эрхийн бичигт бичигдсэний дагуу зөвшөөрлөө авдаг байгаа. За одоо та төлөврөө төлсөний баримтын дээр чи үндэслээд бидэд одоо эрхийн бичиг ахуйн зориултаар ан амьтаа агнах эрхийн бичгийг олгох гэж байна. Ахуйн зориултаар ан амьтаа агнах эрхийн бичигт гахааг бол иргэнд нэгээр загас бусад амьтыг бол 10 жирхгээр олгодог. Засгийн газрын тогтоолоор нэг гахаан төлөврийн хэмжээ 280 мянган төгрөг. Тэгээ үүн дээр улсын тэмдэгтээ хураамж 10 мянга нэмдээ нийт 290 мянган төгрөгийн төлөвр төлсөний дараа зохих зөвшөөрлийг олгодог байгаа. За зөвшөөрөл авсны дараа анхаарах зүйл нь гэхээр мэдээж уламжлал ёсоор ан агнуур хийх хэрэгтэй. Гол анхаарах зүйл маань тухайн гахаа сүргийг айлгаж үргэх, нохоогоор хөөлгөх, хавх тавих, урих тавих, идэж тижээлэр хуурах, мөн шөнийн дуран ашиглахыг нь хориглодог байгаа. Хууль бусаар ан амьтан агнах, агнсан тохиолдолд, агнсан болон худалж авсан худалдсан тохиолдолд тухайн ан амьтан агнахад ашигласан техник хэрэгсэл буу гэдэг юм те тэрийг улсын орлого болгож тухайн ан амьтныг экологи эдийн засгийн үнэлгээг нь 2-3 дахин нугалж ийн байгаль учраас авахлын төлөвлөх тийм хуулийн заалт журамтай байдаг. За ойлголоо баярлалаа. За баярлалаа. За сайхан тайлбар тавьж өглөө. Нэмээд хэлэхэд ан агнаад гадагшин тээвэрлэхээр бол эрхийн бичигтэйгээ авсарч гарал үүслийн гэрчилгээ явагддаг. Тухайн агнсан амьтнаа хиллүүлж, имлүүлж өгчөө. Тэгээд гарал үүслийн бичгээ аваад эрхийн бичигтэйг хамт хүчин төгөлдөр тээвэрлэж болно. Танай албанаас авах уу? Тэг нь манай албанаас авах. За баярлалаа. За маахаар үйлчлээсэнд баярлалаа. За их баярлалаа.
За бид өглөө эртлэн морь малаа бариад ингээд аянд гарсан. За Баянгаа бол өндөө барагддаг юм байна. Миний баримжаагаар бол нэг 20 гаруй 25 6 км лав явсан болов уу гэж бодож байна. Тэгээ ингээд нар шинхийн алдад бид нар эхнийхээ отгодоор ирлээ. Үнэхээр сайхан газар байна. За миний ард ингээд бидний урт зарагдж байна. За ингээд манай анчид маань бол жил болгон анд явсаар хагаад ингээд өөрсдийн отгоо бэлтжиж юм байна. Тэг ингээд бүгдээрээ отгоо руу орж сонирхъя. За энэ жилийн хувьд бол яг зүгээр цас багтай байна. Энэ Хүсгэл аймгийн Тариалан суманд. Тийм учраас бидний зүгээр нэг санаа зовоож байгаа юм бол нөгөө цас байхгүй учраас нөгөө мөр харж чадахгүй нэг юм өндөрлөл байна. Яг одоо зүгээр ингээд ийшээгээ ингээ харах дээр бол энэ талд бол баг зэргийн ингээд уулын араараа ингээд ийм баг зэргийн цас байгаа боловч уулынхаа ингэр хэсгэрээ бол цас байхгүй. Тэгээд анг бол хийхдээ бол үндсэндээ бол нөгөө амтныхаа мөрийг мушгиж явж агнадаг нэг ийм онцлогтой. Тийм учраас өнөөдөр яг зүгээр ингээд тэнгэр баг зэргийн жаахан бүүдгэр байна. Манай хэдий ярьж байгаагаар бол баг зэргийн ер нь цас орчиж магадгүй гэж байна. Уул нэг мөр харагдахаар хэмжээний цас орчвол бидний нэг зорилгоо биелүүлж ангаа олж харахад их хэрэгтэй байна. За ингээ ямар ч байсан өдөржингөө явсан мордман сайхан ингээд идээшилж байна. За энд ингээд манайхан ачаага буулгаад тавьсан. За сайн байцгаана уу. За сайн явцгааж байна уу. За энэ манай ингээд отгийнхан. За манай анчтын багийн ахлагч Бая ах тэр хоймор заларсан байна. За Бая ах мэн энд ч одоо тэгээд 8 удаа багтах уу? Багтана. Яахч. Багтах уу? Яахч уу гэж юу? Зүгээр. Одоо ороо болохоор багтдаг юм уу? Шпрот болно гэдэг чинь болох юм шүү. Шпрот. Тэгээ өшөө бас гал төлөх хэрэгтэй байдаг те. Тэр чинь нэг юу яад юм. Тэгээ захын хүн чинь гал руугаа орчих юм шүү энэ чинь. Гайгүй юу? Яа. За энэ уулын урд нь том байсан гэсэн те. Том байсан харин усууд нураагаад жижигэн болгож бариад дээдээр ядаж 4-5 удаа явсан юм байна. Нөгөө явсан хүмүүс өөрөөсөө тойруулаад яахан жижигрүүлээд гэдэг юм байна. За ингээд оройн ингээд цоорхоо. Манай зураглаач тэгээд тэрийг сайхан харуулна байх. Энэ орой цоорхоо гэдэг чинь мэдээж нөгөө төлсөн галын утаа өөдөн сарна. Утаа өөдөө гаргана. За тийм учраас утаа гардаг учраас тэр яг ингээд амсар хэсгүүд дээрээ те. Сайхан өөр ингээд харлцсан цогцсон те цоорхоо. Тэгээ одоо ерөөсөө энэ юм уу? Энэ материал нь юу юм бэ? Ингээд нар сар гэрэлтсэн нэг юм нөмөрхцөө. Ямбо одоо дээр үе ямбо гэдэг чинь одоо юу гэдэг? Ямбо нөмөрхцөө. Юу гэх. За. Одоо тэгээ энэ цом те. Тэгнь. Өөр арай тогтойхон тухтай юм байхгүй мó? Аажууж бол өөр болгоо шүү. Тийм үү. Юу аялаа. Баяха мөнгөний нэмж төлөе л да. Жаахан. Мөнгө төлөе л да нэг жаахан арай тухтай газар оруулчихгүй мó? Бас анхны үед бас жаахан юм ойлгох маягтай хонж агаад дараа тэгээ гайг өмөр оноох юм уу? Тэгээ бүр шаалаа. Тэгээ бүр инстрамерста. Бүр инстратай газар оруулах юм уу? За тэгвэл тэгээ өнөөдөр ямар ч байсан анхныхаа шөнө отгтой хонох гэж тэгээд гүрийгээд хоны даа. Тэгээ дараа нь бол тэр ресторан баараар хүртэл орох болтой юм шиг байна. Тэгээд байгаад ирсэн харааданы газар гэж аянда байдгийг. За. Тийм бас нэг тэр газар. Тийм нэрштэй газар. За тэгээд Яавтан дарна. За. Энэ жилийн хувьд бол баяах юу байна оо? Цаг агаар жаахан тэрхий дулаахан байна уу? Гоо ер нь янзтай өөр. Харин тий. Байгаад. Энэхтэй муу тий. Цагийн цагтаа сүүтрэх цагтаа хүүтрмээр. Цаг үе өөрчлөлтснийхэн бах л да. Тэрнээс дээр үеэр бол өдөр чи одоо янгиж ядгүй шүү дээ. Тийм ээ. Харин тэгэлмээр лээ. Тэгэхээр чи одоо яах ч одоо ингээд ноосон цамцтай явна гэдэг чи одоо бас сайхан байна. Би бол тий харин сая замдаа бол халууцаад бүр малгайгаа авлаа. Тий. Эмээлийнхээ олмыг дутуу чангалцгаад газрын хэвгээ дээр нэг жаахан холборч унлаа. За тэгээд аян завын баар маань бацд маань арилж байгаа байлгүй дээ. Хот цорон газрын бас нэг тийм жоохон бацдын арилгаж байгаад хангаа хүлээж авч байна. За тийм байна. Харин би яг тэгэж хүлээж авлаа.
бая хорионы хоолоо бэлдэж гин үү? Тэгж. За энэ ямар мах вэ? Ангийн юм бэ нүү? Энэ ханьны мах. Хоньны мах. Та зүгээр гэрээсээ гарсан юм уу? За анчид ч одоо яадгийн анд гарахтаа замынхаа хоол хүнсийг 100% бэлдэж авч гардаг юм уу? Ер нь хангаагаасаа зарим зохицуулна гэдэг. За одоо ер нь тэгэл 100% л авч явна шүү дээ. Зарим том анчдад бас махаар яадаг идрэл гэдэг. Тэр бол бас бодлоо яриа гэж боддог шүү дээ. За Вильям дэлгүүрээс ч авах гэж байгаа ш. Өөснөө Вильямтайгаа явж одоо хангаа юмаа хайрлуул тэрлүүц. Тэрнээс заавал одоо тэр энэ анд явах ч одоо харсан болгоно ална гэж байхгүй шүү дээ. Чи 20-тай одоо буг согоо байна. Өрөөсөн тэр чинь ямар харангуут алаад байхгүй. Ямар зоригтой бол гахаагаа л яа. За тэгэхээр ер нь бол тэгвэл хоол хүнсээ 100% бэлдэж явах хэрэгтэй юм биш үү тийм ээ? 100% 90. Тэр хоол борцог цайгаа ерөөсөө өөрснөө билэн тэгэл хаад яв. Ер нь ингэж авч явахад ямар төрлийн махан дээр байдгийг хоньны мах байх юм уу, өхөр адууных байх юм уу? Яг ер нь хүүтний үед бол ер нь адууны мах гонцлогтой нэ тэр болгон царцаж хөлдөөд байх. Чанаад аваад гарч юм уу? Түүгээр аваад гарч. Түүгээр. За. Тэгээд одоо цов мөн янз бүрийн хоол хийхэд бол адууны махаар уу? Тий, янз шүү дээ. Өөх тоос нь халиурсан. Хоньны мах бол яг шүлтэй хоолнд л их чанарлаг. Шүл ус сайн гарна. Зүг. Юу юм уу? Одоо ногоо гэдэг юм уу? Сонгон амтлагчийн хувьд бол сонгийн саримсал байх юм уу? Юу авч явдаг юм? Ерөөсөө тэгэл сонгоноо л авч явна шүү дээ. Ямар төмслөөн байцаа бол чирж явахгүй. Тэр болгон ингээд ачаа болгоод аваад байх гэж байхгүй. Ер нь өөрийнхөө одоо нэлэн хоол одоо борц эсвэл одоо өөрийнхөө борцыг авч явж байна. Нүдэд ба хоолоо хийн. Эсвэл хоньныхоо махыг өвлийн дунд бол тэр адууны мах бол их онцлогтой. Шингэх хөөрч одоо тарцах нь бага. Өдөрт бол зүгээр зэрлэг сонгон манган бол байхгүй бах. Тэрнээс бол хангаагаасаа бол уулын тиймэрхүү төрлийн юм бол бас янз бүрийн бас байхаараа бол бай. Улирлан тааруул. Өдөрт бол одоо ямар одоо зэрлэг сонгон тэр болгон байхгүй. Унтсан үрээ хаяад унтсан. Танад махад түр авч идэ би энэ үзэгчдэд таны энийг харуулдаг. Энэ ахын энэ юу гинэ? Махны нэг ширээний тенсний цагуур шиг энийг хин орлсон. Одоо өөснөө тийм шүү дээ. Мах олчглоход ямар зүгээр түлэн дээр гэж яалтаа байсан. Бас зориултын модтой. Зориулттай ингээд нэг бариулттай ингээд тоогоороо хийх жишээтэй шүү. Ингээд дээр тавиад баха хөшгөлнө. Юу бол аяг халбаг бол хүн нэг бүрийн өөрийнх нь. Дорол нэг аяг халбага аваад тав. Хүн одоо 7 бол 7 5 бол хүн бол 5 аягаа л аваад яваа. Илүү 2 аяга илүү өдр тийм байхгүй. Ачаа ихтэй ачаа байна. Тэгэл одоо илүү ачаа болно шүү дээ. За одоо нэгэнд би таныг бас мах шилж байгаа харахтаар энэ хутганы хувьд энэ одоо таны өөрийн яг барьдаг утга уу? Миний ангийн утга. За энэ үүс юм уугүй энэ? Тий, үүсээр яасан тий. Энэ та өөрөө хийсэн юм уу? Манай нэг найз дүү маань өөрөө хийсэн. Гар хийцэн. Энэ бол юу бол төмөр бол сайтай байдаг. Төмөр сайтай. Тэр амархан ирнэ мохгүй. За. Яг ууланд бол мэдээж бол зүгээр нэг төмөр огтлоод их юм бол гарахгүй. Тийм байхгүй дандаа энэ мах л яхаас. Мах эвдэн за эсвэл одоо гахаалаа гэж одоо гахаахаа махыг л яхаас. Нээс ямар уг согаалаа тэргээд явах гэж тийм байхгүй шүү дээ. Одоо бас энэ чинь дөрмтэй ястай, хуйлтай, номтой. Бид нар ч одоо ингээ ална гэх юм бол зөвшөөрсөн юм аа ална болохоос тэрийг харсан юм алаад байх гэж бас энэ чинь байгалаа хамгаална амтнаа хамгаална гэж одоо янз бүрийн эрсдэл байна шүү дээ. Энэ ангийн хутгнууд бол ер нь том баг нь хэр том байдгийг. Яг одоо энэ том бол яг даацтал гэдгийг яг авч явахд дэвцээрх хөнгөн маягийн дунд зэргийн хутгалтай. Энэ дунд утгатай. Энэ үүс учраас хөнгөн байна. Хөнгөн байгаа тий. Тэгэхээр бол зүгээр нэг ачааны хувьд бол бас хөнгөн авч явахд авсаа тийм л юм байна.
цомонд одоо манай нэг номерыг данч хүнтэй зөвлөө үйтэй. Дээр үе хөгжлийн дараа залгаж байгаа. Эрдэнэбаатар заан гэж хүн байд. Тэр тэгдэг байхгүй. За баавга өсөж байгаа үед гахаа өсөх гэж байхгүй нэ баяа. Энэ бол одоо би бүр газар дээр нь харлаа. Хаврын найтан цаснд идчихэд булчаад явчихдаг юм байна. Одоо энэ баагууч одоо ямар амтан барьлаа. Барьснаа болж өнгөрүүлж янз бүр болгож иддэг юм байхгүй. Чончиг шууд зулгаад идчихэд дуусчаад явдаг. Тэр их тэгээд тэнд чи хэд чон шүү дээ. Тийм жиш юм бэлээ. Чон гэдэг юм уу, чоныгоо зураасаар гахаа гэдэг юм уу, гахаагаа ингээд ийгслээд ингээд бууныхаа хүүн дээр тийм тэмдэглэсэн хүнтэй бас таарч лээсэн. Тэгээд тоог нь хэлээ. Би ерөөсөө одоо эдэн чонд хичнээн гахаа алсан байна. Тэгээд чон алсан байна. Тийм бууныхаа одоо хүүн дээр ингээд зураасаар ийгслээд энэ тэмдэглэсэн. Хэд байна ханаа дарах хэрэгтэй. Тэч нэг 10 гаруй зураастаа бас нэлээд хэдэн ийгс тэмдэгтэй хүн байсан шүү бас. Таарч лээсэн. Энэ уяачж гэсэн одоо аймаг сумын бас нэг тийм төрүү мөрөөгөө хосуурандаа яагаад байд юм бэ? Тийм хүн байд юм. Тийм ээ? Тийм. Тэр чинь бас яг хоо өөрөөс одоо би сумаас тэдэн айрыг авсан аймгийн тэдэн айрыг түрүү авсан ч гэдэг юм. Тэгж хосууран дээр тийм тоолцсон байд юм л. Энэ юунд ингэ тоолцсон гэхээр тэгж ярьдаг юм байлээ. Тэгэхгүй тод мандаа уяачтай алиг тэрэг тий одоо юм сайхан болцсон. Буйгалсан бодон модон таарад одоо сум нэвтрээгүй тийм тохиолдол одоо тохиол хоёрт одоо ер нь таарч ирсэн. Тэгж итэр бас ярьдаг шүү дээ. Тэр чинь бас дээр үед чинь одоо шиг юм Дулаахан байсан биш. бөөгөө дулаахаас юм хүчтэй буу байгаагүй шүү дээ. Ярдаах нэг юм байсан гэж байгаа. Тэргээр буутахад нэ хиймэл сум нь орохгүй байсан гэдэг юм. Чи уусаа хараа. Ярдаахны сум чи ингээд баг хошуугууд шахуу тий. Гоо хошоогоо зүгээр нэг тугадгаар хийх. Үргэлж бишээ. Зүгээр нэг юм тоглог Тий байхгүй. одоо хүний хурууны үс шиг бүр тэр баг тийм баргийн юм руу орохгүй ч гэж мэдээ уг нь бас нэг тийм. Одооныхыг бол Одоо юусэн яах юм одоо атмантуу илүүсчиж явдаг улсууд нь олж ирж одоо тэгээд юм тэсгэд хэцүүл болцсон юм шүү дээ. Тэгээд ламаг авч явах гэдэг ерөөсөө аав. Үгүй чи л яв гэдэг. Ингээд ий. Яа. Тэгээд дагаад явлаа нэг намар. Дагаад одоо энэ манайхад баяа хошууны бөөрж гэдэг газар байлаа. Тэгээд бөөрж намарч намрын цаас ороод. Тэгээд ахаад явцгаахад хүн болгон одог бодох чинь тэр болгон усууд явахгүй нэг голын нэг 2 3 хөгшчүүл ингээл явдаг байл. Тэгээ нөгөөдүүлийн чинь дагаад аав явахаар болоод намайг авч явна гэд. Дотроо дургу би явахгүй гэж аавдаа хэлчмээр л байгаа дэйдэг. Тэгээ аваа сайгаад хэлж чадах. Тэгээд явлаа. 2 3 ар үргэлээ. Нэг сүрэг гахаа байна гэд нэг нь мөр үзэж ижээ нөгөөдгийг ч үргэлээ. Харанхуу боллоо энэ хүрээтэн гол. Одоо тэр таванаас хойш ит. Тэнд яалаа. Тэ яах харанхуу болцсон. Боо юу яа боо гэсэн чи. Уу юу гэдэг юу гэж бодгийг. Чи одоо энд сүрэг гахаа байх чи. Энийг маргааш өөл гэж. За тон дургу. За яах вэ одоо би бас тухайн үед дахиад явчих. Гэр хол. Одоо энэ далтын давааг давжиж уруудаад баяа хошоо орно. Тэгээ ороо явахаар яах юм бэлээ. Манаас авахыг юм бол ухааны бодоо. Тэгээ хонлоо. За эрхэм мөндөд үзэгчдээ өвлийн аяллаа зориулалтаа энэхүү хувцсыг танилцуулахад таатай байна. За би энэ хувцастай Хөвсгөл аймагт тайгад 7 хонлоо. За ямар ч байсан бол үнэхээр өмссөн эзнээ бол дааруулдгүй ийм сайхан хувцс байна.
үнэхээр бие барих юм байхгүй. Маш хөнгөн бие дэвтэх нь алдцтай. За тэгээ бид нар чинь 7 хоног мориор явсан гэхэд бол моринд мордох, мориноос бууд суухад бол ерөөсөө бие барихгүй. За тэгээ хамгийн гол нь хөвчид бол хүйтэн байлаа. Гэхдээ бол энэхүү хувцсны ачаар бол ерөөсөө даарсангүй. За энэ сайхан хувцсыг бол Оросын холбооны улсын Novotech гэдэг энэ компани үйлдвэрлэсэн байдаг. За ингээд энэ бол өөрөө энэ дотор хувцастай, өмд цамцтай, дотроо оймстой, 2 давхар оймстой. За тэгээд ийм гоё малгайтай, ийм одоо ижүүрэн хувцас байна. Тэгэхээр бол та бүхэн хэрв загсанд явах, анд явах, өвлийн хүүтэнд даарахгүй явъя гэвэл энэхүү Novotech компани ижүүрэн хувцсыг авч өмсөөрэй гэж би та нарт зөвлөж байна. Үнэхээр хүүтэнд би өөрөө шалгаж үзлээ. Баярлалаа Novotech. Тэгээ нэг одоо шиг одоо нэг овоохоо дотор одоо ингээл нүцгэлчээ сууж байна. Тэгэхэд чи яад нэг намрын заасан нэг хөвшөл нэг сүхээр л унгаад гэж ш дээр үед. Хөрөө мото. Сүгээр унгаагаад хөрөө байхгүй. Хөрөө чинь авч явахгүй. Гог авч явах ухаан байхгүйс үе. Хөрөө чинь сүүл гарсан юм байхгүй. Энэ анчдын авч явдаг хөрөө чинь. За тэрийг би яг зур дараа сонирхуулъя. Тэгээ сүгээр цааш унгаагаад 5 зургуулаа хөвшүүлтээ. Би юм носон таг одоо яах вэ? Хүүхэд. Тэгэл унтах болдг юм аа. Тэ яаж унтахын гэсэн чинь нөгөөдөл чинь ингээл нүүл тавиад нүүлээ тойроод буруу хараад нуруугаа шараад би одоо энэ хэвтэх юу хаана хэвтгээд мэдэхгүй. Бүр баг одоо босоогоор загсаад байл яд. Тэгсэн чинь минийхөө хувцаа тайл тохоо дэвсэд ингээд хэвтэл гэж байна. Гэхдээ тэгээ одоо тэгдэл юм баахтаа ухааны бодож хэвтэх гэхээр тэр чи араас шатчих гээд байдаг. Хойноос бол сэрүү татаад байдаг. Тэгээ нөгөө хөгшил чинь тойроод ингээд хэвтээд. За яг хөө тэгээд хонлоо. Ямар ч зүйл аргалаад хонлоо. Маргааш өглөө яв нөгөө өгчүүлээ дагаад явлаа. Тэгэл 8-аг яваад мөр үзээ дээр тэрнтэй явгээд манай Бачид заан гэдэг манай аавын хуура анч хүн байсан. Тэрийг хэлээ. Тэгээ би цог яваад хаяш орсон байж ваа. Одоо ингэж үргээшэл гэж байна. За үргээхээр яад юм бэ л гэлээ. За чи хурдан яваад тэр доогуур яваад гахаа мөр үзээрэй л гэж байна. Гахаа мөр мэдхгүй. Гахаа мөр морныхоо мөр хоёрыг мэдхгүй шахах шүү дээ. Яг мороо бол яг багтаалдаг. Тэгэл явлаа. Тэгээ чи одоо яах вэ? Тэгсэн чинь яаж яа нэгэл ашгарч. Гэхдээ энэ дүүрэнд бууж барьсан мөр бол байхгүй нэ. За тэгвэл чи цаагуур нь очиад ташгараад үргээгээд гараад би эндээс нь үргэн гээ. Тэгээ үргэлээ. Тэгсэн чинь яг харсан чинь урдаас зүгээр 4-5 гахаад авч явдیں۔ Буу хараагаад нэг дээр буудсан дахиад л ахаа буудсан. Харин нэг юм чарлаад унчих шиг. Яаж байгаа бол бодвол тусч байгаа юм баахтаа гэж бодсон. Тэгээ байжсэн чинь яав ивгээд болж байна тэр хоогуур. Гахаа буцсаа л гэж юм шүү. Үргэж авсуус. Гэхдээ ваа одоо юу удаад зүйл гэж байна. Тэгэж яах вэ? Дуугаад байсан янз бүрийн байх юм. Тэгээд нөгөө улсад өгшчүүл дээр яваад очлоо. Гэхдээ чи юу удаг вэ? Гэхдээ гахаад авч явсан тэгэхээр зэрэг буудлаа гэсэн. Тэгээ яав гэж юм. Гэхдээ яад юм буудсан чинь дахиад явцсан. Араас нахад нэг юм буудсан нэг харин унчин лээ штэ. Унж байгаа мó халтаж унж байгаа юм би яаж мэднэ. Тэгээд яваад тэгсэн чинь нөгөөдөл чи очноо л гэж. Гэхдээ одоо очиад яах юм бол та гэж бодохгүй би одоо. Тэгээ очно гэдээ яваад очсон. Хөө энд нэг унчсан. Тэгээд анх хахаалсан.
өглөөний мэнд эрхэм мөндөд үзэгчтэй. За манай ангийн баг 2 дахь өглөөнийхөө аялыг эхлүүлэх гэж байна. За манай анчтын ярьж байгаагаар бол өнөөдөртөө бол нэг 2-3 газар үргэлэг хийж үзье гэж байна. Яагаад үргэлэг хийх гэдэг юм гэхээр ерөөс ойрт цас орохгүй байгаа юм байна ийм хараараа. Тийм учраас нөгөө яг нөгөө гахааныхаа мөрийг хөөж чадахгүй. Тэгээ яг зүгээр байж болох магадaltaй газруудаа нэг 2-3 газар үргэлэг хийж үзье гэж. За тэгээд үр дүн юу болох нь эргээд та бүхэнд харуулнаа. Яа ингээ морь эмээлээд. Андаа явах бэлтгэл хангадлаа. Ишиг яваад мөрөө үзэж байгаа энэ лүүн дар бүүмууга тавиал. Бядар доогор начаа суур аваад сууч. За юу. Тэгээд өнөөдрийн ажил анхны ажил тэгжил ихтэн. Тэгээд дараа нь мөр удаа хөөгөөд хатаагаа уулзна. Ер нь одоо баг уулзах байх гэж бодчих. Тэгээд чи энэ юу харах хэрэгтэй царна. Мэдээ. Ороод. Хөш. Энэ мөрөн дээр нэг хүн үлдэх үү? Нэг үлдсэн дээр. Үлдсэн дээр шүү нэр. Арай ч ингэж ирэхгүй. За тэгвэл өнөөдөр ажил. Эндээс уусан энэ доор нь ерөнхийдөө ингэж болчлаа. цаашаа гарч ирсэн амархгүй. За бардээ.
Ашаа. Ярга хоёрын нэг юм. Энэ асаад шүү. Ямаас энэ хөлсөө юу асаад. Асаад. Энэ хүнээсээ суугаа. Үгүй. Үгүй. Цаагчгүй. Энэ тусаа хаш. Төөд аваад ирсэн мөрөө. Бас таагүй. Энэ тусаа хэн. Хамгийн дээдлэлтэй бэк тэгээд зоргоо тэгээд алгаа энэ хоёр хамгийн гавд нь тэр баг. Орж ирвэл хаагуур орж ирнэ. Орж ирвэл энэ хаагуурч магадгүй. Ер нь орж ирнэ гэсэн газруудаар нь сууж байгаа байхгүй юу? Ер нь гүйдэл баларын дагажл. Балар гэдэг чинь тэг балар гэдэг чинь одоо юм бургас юм юу дал юм дундуур гүйдэг байхгүй. Итүү газараар задгаа балар задгаа биш ил биш. Тийм газараар хахаг гүйдэг байхгүй. Тэр одоо энэ их торлогын дундуур л орж ирнэ гэж харж байна уу те? Тийм. За битгаар тэгээд хамгийн төгсгөлд нэрээс утсан. Гав гэж ярих уу те нэг. Одоо тийм уудад гэсэн гав байгаа шүү тийм. Хоёр уулын дунд гав. Ийм газрыг гав гэж нэрлэдэг юм уу? Яалагч гэсэн бо. Яалаг гэхээр одоо буруу болчихно. Гавл. Хоёр уулын дунд. Ийм гавл байхгүй. Эндээ өндөр өөртөө эндээ ийм хязгаартай. Энийг гав гэж тий. Ер нь бол гаваар дамжиж орж ирэх магадлал өндөр юм байна те. За яг балраа дагч ирнэ. Балар дагна. Тий, балар дагч ирнэ. Хаана гүйдэг балартай тэр жимээ дагж. За тэгвэл хаз ойл хэдүүлэг ахаага харах юм байна те. Харин энд бол магадлал байна гэдэг. Магадaltaй байна гэж. Юу үнслээд байна магадлал өндөр гэдэг. Тээг нөгөө мөр идэж. Өөрөө идэн. Өөрөө авахт идэн. Тэгээд мөр байна. Наа цаасан цоохор цаасандаа гүр явсан шинэ мөр. Тийм юмнууд хараад магадaltaй байна гэж энэ үргэлжлэн улсууд ярьж байгаа байхгүй юу. За тэгвэл хаз ойл хэдүүлэг энэ дарахаагаа олж харах юм байна. Тэгээ би энэ дунд өндөр амар байдаг зүтгэхэд гараад ирж шүү. Харин тэгээ чи хярлаад дээгүр хярлаад хоолоонд нь хашаа идэн байгаа. Алгаа бид нэр эндээсээ яваад очие. За. Өглөөний мэнд эрхэм үндэт үзэгчтэй. За манай анчтын баг 3 дахь өглөөнийхөө хаяллыг эхлүүлэх гэж байна. За өчигдөр манай багаас нэг 2 залуу гадаа унтчихлаар нь бас гадаа унтаж үзээгээд энэ сайхан ил гал төлж жагаад унтцсан чи бас л чанга юм байна. Энэ ангийн ажил гэдэг бол бас зүгээр нэг тийм сонирхлоор хийдэг ажил биш юм байна. За яалтчгүй гал асж байгаа учраас тэр гал тал руу харахлаараа нэг жаахан гисэл нөгөө тал ард нуруу маань даараал буцаж эргээл ингээл нэг шорлог шиг л эргэлцээр байгаа л шөнийг барлаа. Тэгэхээр бол ер нь бол энэ бас гадаа хонно гэдэг бол зүгээр нэг өдрийн оролдлого биш чи ерөөсөө ингээд нэг орчин ахуйдаа угаасаа баг залуугаасаа дасчихлаарэ ингээд хүүтэнд бол ингээд ажирахгүй болчдөг юм байна. Мань мэтийн хот суурингийн хүмүүс бол үнэндээ бол цочирдож байна. Тэгэхдээ даваад чин захиралтай одоо Notex гэж одоо энэ брэнд байна. Манай зураглаач дараагаар нэг тодорхой харуулчихна. Notex гэдэг энэ доор нь ингээд олон төрлийн юм бүтээгдэхүүн хийдэг. За миний энэ өмссөн энэ хувцс бол Notex-ийн иж бүрэн юм хувцс байгаа. За энэ хувцс бол үнэндээ бас намайг бол авч гарлаа. Тэрнээс л би одоо ийм дулаан хувцсгүй бол энэ ил галын
хажууд хөвтсөн хэдий чи ер нь бол шөнийг бол ер нь суугаагаараа хонохоор байлаа. Тэгэхээр бол энэ Новотек гэдэг энэ Оросын холбооны улс үйлдвэрлэсэн ийм хувцас байна. За мэдээж Оросыг та бүхэн өвлийн Сибирь, Якут хүйтэн цас мэс гэдгээр нь бол бас сайн мэднэ. Тэгтэл тэнд бол бас шалгарсан ийм бүтээгдэхүүн байдаг юм байна. За тэгээд тавд чинь захиралдаа баярлалаа. За өнөөдөр тэгээд манай анчид бас хэд хэдэн хувилбар гаргаж байгаа шиг байна. Орч нь бол цас хүлээж хонлоо. Тэгээд өндөө бол цас одоо гордолтгүй боллоо. Тийм учраас анчид маань өөрсдийнхөө туршлаганд найдаад тэгэл аяллахаа маршрутыг гаргах гэж байгаа шиг байна да. За тэгээ үрдүү юу болохыг эргээд харцгаая. Ийм нөгөө эко жюсийн бэлэн цайны хийж авчирсан тийм ээ. За баяахын нэлээд дууссан энийг ямар байна та нэг эннийхээ тухай сэтгэлээ хэлээ. Энэ хийстэй цай чанах чинь. За одоо ингэж цайгаа задлж байна. За ингэж ямар байна? Хэрэглэхэд ямар байна? Та нэг хэрэглэгчийн хувьд хийцээ гаргаж ирээ цай руугаа хийн. За хийцтэй цай бол энэ хэдээр нь амт шимт хурдан болох биеийн хоолунд болох нь бол шал өөр байна. одоо ингээд та энэ цайг бол дараагийн удаа ингээд шууд амдаа аваа явахад бол амар байна уу? Одоо юм харин тий. Энэ бол энэ биеийн болохоор зэрэг хэр гадаа авч явахад чадвар хөнгөн чанартай олон юм орохгүй. Цай чанд хад бол одоо хурдан шалан 15 уяг цай ууж ийн гэдэг нь хамаарыг хоол идэж байгаа юм шиг болоод. Хоол цай зэрэгэл болох юм да. За ингээ хийцээ хийж цайгаа чаннаа. Хуваачи тэ нөгөө жижиг тогоонд учраас хийцээ одоо ингээд хуваач хийж байгаа маа. Нөгөө саяныхаа хайрцгийг аваад өгдөө. Энэ хайрцаг чи өөрөө бас ингээд нөгөө юутай дотроо юм тугалган дотортой учраас буцаагаад энэ амын ингээд наалтчих юм билээ. Тэгэхээр энэ дотор дараагаар нь зүгээр бас чийг авчиж болохоор юмудаа энэ дотроо туцтай адил ингээд хадгалаад дахиад цаасын хайрцгийг ашиглаад байхаар юм байлээ. Ашиглаж одоо норх энэ зүрийн юунаас шалтгаалсан чинь. За энэ ингээд борт, шар, тос, арван гурил, хоньны сүүл, цайны хужир, давс гэсэн ийм орцтой. Тэгээд буцалж байгаа усан тийгээд самарч байгаад 10-15 минут буцалгаад хийж болно гэсэн. За сүүгүү байгаа. Өөрөөсөө зүгээр сүү нэмээд хийж болно. Ингээд эко жюсийнхаа хамт олонд баярлалаа. Энэ шинэ бүтээгдэхүүн гаргасан Улаанбаяр Мөнхцөл баяр найзтай их баярлалаа. Манай ангийн багийнхан та бүхнийхээ сэтгэл шингэсэн цайгаар сайхан унд хоолыгээ сайхан явж байна. За үзэгч олонтойгоо манай ангийн багийн Ахмад анчинтай та бүхнийг танилцуулах гэж байна. За ах та өөрийгөө үзэгчтэй тавьж танилцуулахгүй. Хөвсгөл аймгийн Өрөн сумын иргэн байна. Хашуут гэдэг юм. Хэний хашуут вэ? Доржийн хашуут. За тэгээд хашаах ер нь одоо хоёулаа бол өнөөдөр энэ анд явдаг морины тухай ярих гэж бодож байна. Тэгээд тухайлбал таны хөтөлцсөн зогсож байгаа энэ морины өөх түүхээс та хойчлаач. За миний мор бол одоо ер нь би одоо 16 жил унж байна. Одоо энэ жил 21-т мөр. Оо за. Тий. Одоо хавчгсан айснах болоод унсан. Манай Бадрах
найз сонгож өгсөн. Ангийн морь бол одоо ер нь найдвартай эзнээ хаяад явчихгүй номхон энтэл байвал одоо ер нь сайн. За юунд яадгүй одоо тухайлбал бас нэг юм буу дугаарна шүү дээ тийм. Бууны дуунд бас дасах хэрэгтэй. Дасч тийм үү мөр тэгээд дасч. Эхэндээ бол баг зэрэг өргөх үү? Өргөлгүй яах вэ? Тэгээ олон удаа буу тавиад ахлаа. Тэгээ модны хажууч нэг их буудаад авах биш. Буун дуу муу бол гайгуулдаа тоохгүй. За ер нь ангийнхаа морийг яаж бэлддэг юм мэдээж шууд нэг өглөө барьж аваад гараад ирдэггүй л. Намар одоо намар 8-9 сарын чинь сайхан өдөр уяа шөнө аргамжаал тэгээд ер нь сайхан шахруулаад тэгээд унна шүү дээ. Өөрөө шахруулна гэдэг чинь хоол хүнсийн тааруулаад өдрийн сайхан наран дуяал тэгээд сайхан шахруулж байгаа л. Тэгээд үлээн. Ер нь бол зүгээр яг энэ модон дотор л явахд их бэрх юм биш үү? Тэгэхээр энэ одоо яг анд яваад сурцсанмаар бол өдөр чинь гიშх газар өөрснөө болоод ерөөс амын сул тавьсан байх. Тэгээд өөрснөө ерөөсөө гიშх газар болоод явчихна. Тэр ингээ хүмүүс ингээ заалж барихгүй ерөөсөө тэгээд тавьсан байх. Өөрөө хаана гიშх үү? Тэр дасхан дунд чинь ивэ болоод гიშгэд явчих шүү дээ. Унанг дээгүүрт хаагуранд яад тавхаар. За урд чинь бол жишээлбэл манай нэг морь цулбуур нь алдуураад явчих шиг боллоо тий. Тэр морь одоо хайцсан бол. Тэр гэртээ хайцсан. Бараггүй юу? Бараггүй. За энэ халдсан морь ингээ ногттойгоо алдуураад шөнө адуур гүгөөд хүрээдэрсэн. Манай хэд ярих нь шөнө адуу өрссөн. Тэгээд яасан бол гэж яхан гайхсыгээд өнгөрсөн гэсэн. Тэгсэн манай халдсан морь хараа алдуураад тэр ч одоо бараг 30 гаруй км байх. Тийм хол газраас ингээд хэдэн ч уулд авч байгаа юм бэ энэ оронд чинь. Тэгээд гэрээ олоод адуугаа олоод тэгээ одоо ингээд адуун дотор ингээд ногттойгоо ингээд явах гэж явна да. Тэгэхээр адуу бол үнэхээр энэ орон зайн баримжаа зүгчийг олох тал дээр нэг тийм онцгой байна. Тэгэд энэ адуу гэдэг амт бол үнэндээ ухаантай амт юм байна. Тэгээд ялангуяа ой мод энэ Бартасааттай газар явж сурсан морь гэдэг бол үнэндээ бас хүнээ эзнээ бол авч явдаг. Морь ерөөсөө зүг гэрээ алдна гэж ерөөсөө байхгүй мөр. Жих ухаантай юм биш мөрч ерөөсөө. Одоо ингээл явж байгаа л орой харанхуй болвол яг чинь отглогоо өөрөө яахгүй гэсэн энэ хашир мордууд амын сул тавьчих зүгээр тэгэл өөрөө яваад ирнэ. Та өөрөө зүгчийг алдлаа гэхэд. Тий. Гэр мэрлэг бол ерөөсөө тийм үү хүний юу байхгүй зүгээр өөр тэгээд сул тавьчвал өөрөө ол яваад өгнө. Ер нь бүх морьд бол тийм зүн сум байна уу? Байгаа. Энэ олон жил унсан ийм мордууд олон жил ууланд явцсан мордууд бол зүгчийг алдахгүй. Одоо миний морь гэх чинь ингээл гэрийн зүг ирэх чинь хойл нь хамаагүй өнгөрөж явчих шүү дээ. Мэднэ. Өөр тийшээ болохоор яхан чүүгээд явуулж гэрийн зүг лугаа эргээд явах юм бол ерөөсөө хөл нь өнгөрөөл явчихна. Тийм ээ мэдээ. Нуруу амрах нэг тийм мэдж байгаа тий. Тэгэхээр бол анчин хүний бол одоо нэг найдвартай нөхөр бол морь юм тий. Сайн морь одоо энэ чинь л одоо баясах дуртай юмд нь хүргэж байгаа болохоор хүн бол морин дээр нь хайртай. Би бол ер нь илүү хайртай. За морьтойгоо та хоёр олон агнж олзоо амаг дүүрээ яваарай. За баярлалаа. Бид нар сая бодон гаханыхаа араас явж исэн чинь ингээд байгалийнхаа жамар унсан юм бугын ивэр оллоо. Баяхаа энэ хэр том бугих вэ? Энэ бүдүүн Сонсон 6. Сонсон 6. Сонсон байгаа дээд. Энийг хэлж гин үү? Энэ нь бол насын хэлж гин үү те? Тэр бол нас бий гүцсэн бог юм байна те? 1 2 3 4 5 6 гээд тэгээд сонсон гол дахиад тэгээд 6 гээд энэ салаа энийгээ сонсон гэж хэлж байна те? Тэгээ 12 салаа буг гэдэг чинь энэ юм байна шүү дээ. Ингээд 6.
Тэгээд дахиад тэрийг нь сонсон гэж. Сонсон зураг. За нэг юм эвэр оллоо. Өнгөрсөн хавар, нодлон хавар уусан байна те. Одоо нэгэнт хэдүүлээ ийм ангийн нэвтрүүлэгт орж байгаа учраас манай лавгсрынгийн бас нэг тийм гахаан анд явж исэн онцлог тийм тохиолдлоос үзэгчтэй сонсгоё гэж бодож байна. Нэг тийм сэтгэлд нэг тийм буусан тэгэхэд нэг тэгж үлээ гэсэн нэг тийм онцгой ан юу байна. За тий одоо би тэгэл 12 оноос хойш л баяхта цуг ингэ дагалдаж одоо манай багш болсон. Хамгийн маань анхны багш л одоо Баасан дулам гэж хүн байсан. Давааны харын бас анхны гөрөөч хүн, сайн гөрөөч хүн, удаа гөрөөч хүн. Нутаг ус бас заалгаж, тент суур мөр заалгаж, үргэлж хийж ингэж явж. Тэгээ сүүлдээ баяхтагаар нэг баяхын хаяанд 2009 онд үрж ирээл. 9 оноос хойш энэ хүнийг дагаж удаа тэгэл мөнгө үргэлж хийж явж байна те. Анх гэж миний нэг гахаа алсан түүх байдгийг. Энэ устын жаргалт нэг үргэж яваад би. Тэгсэн нэг бодон үргэж явтал хажуу талаар гахаа хамар дуурах шиг уршаа харсан чинь урд нэг бодон давхиж явсан. Бууч нэг дали овота буудаа нэг муухан буудаа. Дали овота гэдэг чинь энэ цэц таараагүй гэсэн үг. Таараа цэцэлж ирээс юм хүн бууж үзээгүй үргээл гэнтлээ үргээд явж идэггүй. Тэгээ тэргээр явж исэн чинь тэг гахаа явж явахтар бууччихсан. Нөгөөдгөө нунчдгий. Тэгээд дахиад чинь том бодон. Анх гэлж тэгж гахаа алж миний түүх тэр байд юм да. Тэгэл нэг хобби болсон да. Тэгэл. За энэ одоо хар цуснда гахаа орж ирээд тэгээ одоо ороод орж хуйгалж байгаа гахаа одоо энэ мод шөргөж соёогоор ингэж модо хатардаг ийм зантай гахаа бол одоо хамгийн цэвэр тунгалаг ус уудаг учраас одоо ийм мөнхийн хар зууж идэг амьтантай. Одоо энэгээр байгаа ингээл цаас юу н шавардсан чинь нөгөө усанд орсон биеэрээ усанд ороод тэрний шавар усны ингэж доошоо дуусч шавардлага гэдэг ийм л учиртай юм байна та. Говч нэгэн доор байсан. Тэр энэ хүн энэ ургасан дотор л байна. Гол байгаа юм. Он тэгж л байдیں۔ Тэнд боохсон тэгээ нэг мар идэл гэж яагаад юм олон марин. Модна хэрэглэх юмгүй болчихсон. Унаад. Отга авнаа манайха. Энэгээр бас шинэ отог гэсэн. Тий, шинэ. Тий. Энийг та энэ одоо дөтөлчир гэдэг газар байна. За. Энд одоо ер нь ангийнхаа одоо ер нь ойролцоо илээд одоо дурандаж мөр бол үзэх шаардлагатай. Тийм учраас энэ боломжийн газар гэж бодчих. Одоо энэ отгол нэг чинь энэ орчноо дахиад үзнэ гэсэн. Тий. За. Энд бол ус байгаа. Ус байгаа. За тэгээд ямар янзын мод унгад юм бэ? Одоо чирэнг унгаанда хуурайн чирэнг нэт. Хуурай мод байх хэрэгтэй. Хуурай нарийн чирэнг. Тий. Шиг байх хэрэгтэй. Тийм мод авч. Тэр чинь нөгөө өмнөх отог дээр байсан шиг хэмжээний урттай. Тий, яа тий. Тэр чинь нэг 8 алхам мэдэр байсан үү те. Энэ юу яадаг юм бэ? Энэ отог барих газрыг зүгээр сонгох тийм байна уу? Тэгшхэн морины идээштэй, устай, мүстэй газар байршлуулна та. За энэ бол харьцангуй юу гэж үзэж байна уу? Энэ бол тэгшхэн байна. Хивгийн баг юм байна те. Олон морд идэхэд аргамжаа сайтай. За чөлөөтэй. Зөв. Их бартаатай газар бол одоо морд шиг ороод юм идэж явахгүй. Галыг яахын шүнжэнгөө төлөөд хонох юм. Төлгүй яа. Одоо ингээд ороо болохоор шөнө яг унтахтаа нүүлээ тавьчихна. Нүүлээ тавиад нүглээр сууж байгаа тэгээд унтцгаа шүү дээ.
Яан гинэ нүүлээ тавиад нүглээ ярина. нүглээ ярина. Нүглээ ярина гэдэг чинь нөгөө нэг тэгж алж явлаа гэдэг байлаа. Ангийнхаа сони ажиг. Ангийнхаа юмыг л одоо биендээ болон одоо шинэ Иесустаар өөрийгөө одоо танилцуулж одоо За. тэгж ялаа гэж юм уу тийм жишээ зөвөр яг энэ анчтын л одоо наргаа л да. Наргаа үг одоо наргаач гэж ерөнхий одоо байдаг шүү. Байдаг юм байна тийм. Байдаг л одоо яах вэ? Шүн галаа яа тийм ээлжилж манддаг юм уу яа? Гоогүй тэхгүй одоо тэгээд хин сэрсэн босоод галаа түлээд Баяр тэгээ саяны энэ амын энэ давчраа тавьчихлаа одоо хаагуур орох юм тэгээд. энэ айда Энэ модоо ицсэн. Энийгээс өгөхөд орчих юм аа. Ороо шидэж энэ модоо шидчихэр тийшээ. Модоо. Энийг шидэж нэ. за бүцээд нь Шидчих. За. баатхай болон За. арай хэд өндөр болсон шүү. Гаагүй. Доо хаяа. Энэ хаяа. Энэ манай үүд юм байна шүү дээ тэгэхээр. Яг өндөр болчих. Аман жижиг болчих. Харин тийм байх үгүй. Байд нь тийм харагдаад байна. Яахан дарах юм уу? Бодлоо юу? Тэгээ батараас нь харагдав. Тэнцэл цасгүй. Цастаа бол цасаараа маач. Тэгэхэд бол тэгээд хаягараа салхилах юм байхгүй. Энэгээрээ салхилаад байх юм байна шүү дээ тийм ээ. Зайтай байх л тэр. Тийм байна. Монголын улаан наманд орцсон амт шүү дээ өдөрч одоо тэгээд энэ заар гэдэг юмнаас бол одоо энэ чинь одоо зах зээлийн үеэс эхлээл энэ ч одоо нэг том ангийн одоо нэг хамгийн үүнд орж байгаа нэг одоо амтны нэг бүтээгдэхүүн шүү дээ нэг ид ирэхтэн гэсэн үг. Тэгэхээр энээсээ болоод одоо чинь ялангуяа одоо энэ хангаа газар одоо уул хөвчтэй амьдардаг амттай учраас ерөөсөө энэ манай хөвсгөл хинтий гэдэг энэ аранхаа гэдэг энэ бүх нутгаар байх ш боо. Тэгэл энэ чинь одоо хулгаан гэдэг юм чи одоо хангаа газрын хийдэг одоо хамгийн их одоо хийдэг ам бол энэ өдрийн ам. Тэгэл ялангуяа одоо төв орон суурнгаас явна, нутаг орных нь явна. Ингээд энүүгээр чинь бас нэг одоо бизнес нэг талдаа болгочихсон. За тэгэл энэ одоо хүртэл одоо ингээд одоо ангийн хууль дүрм чангарсан үед бол чангарчаад байхад л одоо энэ үнэн буудгүй нэг одоо ангийн нэг идэвхтэн бол энэ хүдрийн заар гэж юм болж байна. Энэ бол одоо энэ хүдэр гэдэг амтны чинь бас тоо толгойг зөвлөд асар их нөлөө үзүүлж байгаа юм байна. Ер нь би мээрээ хэрэг том жижиг амт байдгийг. Ер нь бол нэг одоо нэг борлон шиг л юм байгаа шүү дээ. Жижиг шүү дээ. Өрөөснөөс бол одоо ер нь хоёр хаашаа нэг тийм янзгнаас нэг томгүй хаа тийм ээ. Зоны гөрөөсний янзгнаас. 90 өдөр нь л ер нь нэлээд биетэйгээс болохоос ч тэр охин өдрүүд нь бол бүр жижиг гэж өөр. Явасан хараад мэддэггүй 90 охин нь. 90 нь яг бас хоёот тал та. Тэр нь тийм илт мэддэг юм уу? Харагдана. Ил харагдана. Ил харагддаг шүү дээ. Бараг 6-7 сая илүү гарсан. Тахис Өөр ингээд 90 өдөө ингээд яг гахаан сая болчих. Тэр зориултны үе энэ газар ухт юм уу? Хүү баха тэр зүгээр одоо нөгөө хоорондоо л одоо нөгөө нэг орооморооныхоо үед л одоо яадаг. Тийм зориулт. Зэвсэг болгоод ашиг. Тийм л зориулт. Тэр чинь найгуу хурц шүү дээ өдрийн сая чинь тийм ээ. Хүү. Тэр нарийнхан ерөөсөө. Энэ өдрийн баас байна. Тэгээд энэ хуучин өдрийн мөртөө шүргөөцсөн байх хэвээр. Энэ үнэртэж байна. Сэнгээс өнөр. Идэвхгүй байна. Үнээс нь тийм.
Энэ гэхдээ 90 өдөр биш байна. 90 өдөр биш. Биш баха. Энэ хавь заавал бидэд бол одоо зэрлэг хаан хийх гэж нэвтрүүлэг хийх гэж яваа. Тэгэхээр бол 14-5 жилийн ан ярихлаар нэлийн урт хугацаа орох учраас өнгөрсөн хугацаанд дотор энэ зэрлэг хаан агнжсэн нэг онцлог нэг тод үлдсэн нэг дурсамжаасаа хаваалцаач. За миний хувьд яг ингээд уламжилт агнуурыг бас одоо эрхэмлж явдаг юм баг улсууд байгаа. Тэгээд яг энэс бас нэг өөр маягаар одоо бас нэг гахаа гэсэн тухайга гэдний яриа. Тэгээд энэ нэлээд хэдэн жилийн өмнө байгаа маань Өсгөл аймгийн Тариалан сумын ард тарих гэдэг багт нэг манай дүү өдр нэг хадлагын ажилтаа явж ирсэн намар. За. Тэгээд бас нэг нэлээд олон хоногор явсан. Тэгээд сүүлдээ нэг хүн соолмуудаад тэгээ нэг үүр харж гөрөөс буутах санаатай байлаа. Ойрхон тэр байсан газрынхаа уртлын нэг уулан дээр гараад. Тэгээ үүр харж яваад нэг 3 гөрөөс байхад нь бууд чадалгүй гүйлгчээд. Тэгээ нөөлд нилээ оройхон болцсон байсан. Тэгээд сууж итл харанхуу болохын даваан дээр харин арын модонд гахаа дуурах шиг болоод гахаа хамар дуурдаг. Тэгэхээр нь бас нөгөө дүүгээ орой дээр нөрчихөл бас арлуун гитж очсон 4-5 гахаа орж ирээд. Тэгээ нөгөө харанхуута бууны дууранд олигтой юм харагддггүй. Тэгээд тухайн үед нөгөө нэг сүлний шар өстэй байдаг. Тэгээ учраас бас нөгөө тэн дээр нь харанхуудаас ялгарч харагдаад. Тэгээ нэг тэр гахаан дундаас бас нэг гахаа буудаж агнж бас санаандгүйгээр бас тэгж хадлан дээр нэг гахаа агнжсэн. Нэг юм түүх байна. Тэр үед яг анд явжсэн улсууд чонд явж байгаад үргээдэг хийгээд тэгээ нэг цагаан гөрөөс гараад ирэхээр буудаад тэрийг бас авч одоогүй шархтуулаад маргааш нь улсууд татаад тэрийг үргэж яваад тэр хүн суурин дээр арс орцсон гэлээ. Ер нь тэгээд тийм содон өнгийн амтан буудах муу юм байна гэж хөгшчүүл ярьдаг юм байгаа. Яг бодит дээр бол тийм сонио өнгөтэй амтд гарч ирдэг юм уу? Ямар амт? Гог ер нь байна штэ. Одоо бүр тэр содон өнгөтэй одоо хүртэл одоо цагаан таргуу байна. За цагаан таргууч улсууд янзаар дээр тийм. Зарим нь алгацсан ангийн олд нэгддэг юунд гэртээ өнөө хэсгийн уутмууд хийхээр сайн байдаг гэж ярьдаг юм байна. Тий. Цагаан таргуул байдаг юм уу? Манай нутгаар байдгийг би харж байсан зав цагаан таргуу байдаг. Янзтай ясны шүү. Их уулын гаралтаа манай нэг дүүгийн нэг ах юмд нь очиж бид нар нэг чонд явж исэн намар. Тэгээд бид нар бас нэг өдөр 2 ч өдөр үргэлэг хийгээд бас чон байгаад идэг нь суурмөрөөр очихгүй. Тэгээ оройн цөмөрөө нэлээ халтсан сууцгааж явахгүй. Тэгээд нөгөө ах бас бидрийг явуулаад бас марзан дуу баг. Тэгээд та нар ер нь суураар нь чон очтгүй жаахан ёндоо муутай улсууд байна. Дүүнэр байна гэдэг. Та нарыг бодох юм бол манай энэ хэдийн ишиг намаржинга чон унсан гэдэг. Өдрийг баах инээд тэгээд бүгд яахаараа чон унж яваад идэх гэсэн. Нөгөө нэг отрын маягтай намар нөгөө намаржаандаа бууцсан айлч нөгөө хонин задгаа байдаг юм. Тэгээ нөхөр чинь нөгөө отроор хоноод агаад гарцсан. Байж шүн ишиг ойрлоод явчихдаг гэж байгаа. Тэгээд гарахаар нэг чон нэг ишгийн мөрөн дээр
үүрээ тавьчихсан л харяаж явдаг гэсэн. Нэрлэр тусгаад тэгээд араас нь буутчихаар нөгөө ишгэ хайчаад яваад өгдөг. Тэгээд очоод ишгэ авах нөгөө ишг нь ухаан алдсан байдаг. Тэгээд авчираад хэсэг тавьчихаар ухаороо тэгээд яваад өгдөг. Тэгээд олон шүн бол тийм шиг байна. Тэр тэгээд нэг 2-3 хоноо нэг тийм. Тэгээд биднийг тэгж явуулаад та нараас нь манай ишгнүүд явандаа гэдэг. Чанон ерөөсө хөтлөөд давчих юм аа эмзэг газраас нь хаддаг юм уу? Ерөөсө зэрэгцээл давх явчих. Том хон харагдсан сүйдэн бандг гээд тон миний талд тон тааталтаа тэгээд оёлоо ерөөс зэрэгцээл давхад аваа явчих. Тэр яагаад тэгт юм бол ер нь? Тэр одоо мэдхгүй эмзэг газраас нь хаддаг юм байл. Тэрнээс биш одоо тэр хон дагаа давхмээргүй. Манай ангийн баг 4 өдрийнхөө өглөөтэй золголоо. За өчигдөр бол ерөнхийдөө бол энэ багахан цасан дээрээс манай анчид бол мөр үзээд за энэ хавцаа ер нь байж магадгүй гэдэг байрлаа тодорхойлцсон. Одоо өнөөдөр тэр газараа очиж үргэн. За тэгээ өнөөдөр хэдүүлээ нэг гахаага агнахулаа гэж би бодоод байна. За ямар ч үстэй үр дүнгийн харцгааг өтер. Самарчдын ийм отог таарлцсан. Тэгэхээр энэ дээр бол самарчид юу яадаг юм бэ? Эндээ самраа цоглуулж авчираад тэгээ энэ хэсэг дээр бол энэ ийм гар жижигхэн тээрэм шиг юм байдаг юм байна. Тэргээрээ энэ боргоцооныхаа гадна талын энэ том холцоодыг нь салгаж аваад тэгээд энд нь дахиад нэг ийм шүттэй нэг ийм эргүүлдэг хүрд байгаа. Тэрнлөө оруулаад бүр бутлаад тэгээд доороо шигшүүртэй тэгээд тэргээрээ нарийн хогоо гаргад юм байна. Тэгэхээр энэ дотор бол яг зүгээр бас мерсэр юу бол харагдчихжээ самар тэгтээ. Тэгэхээр нөгөө доторх нь хатцсан. Одоо энэ чийлэл ингээд айн бүр ятс юм бэ. Одоо энэ чийлэл одоо энийг ингээ харахаар доторх нь хатцсан учраас хөнгөн эдгээр бүтэн байсан ч гэсэн тэгээд энэ нь бол доошогоо ингээд хүнд нь унаад хөнгөн шигшүүр дээр бэлтчихт юм байна. Тэгээд энэ дээр л нөгөө манай самарчд самараа бэлтгэж аваад бууд юм байна. Яг зөвхөн нэгэнт байгалийн баялаг учраас бол ашиглах нь бол болно. Гэхдээ нөгөө ном ёсоор нь хураамжийн төлөөд тэгээд яг нөгөө байгалаа хамгаалаад гал түмнээс сэргийлээд ингээд цаг хугацаанд нь төөх ёстой. За тэгэхээр бол би бол урд нь ийм самарчдын отгийн ийм самар цайруулт хэсгийг үзээгүй. Надтай адилхан бас олон үзээгүй болов. Тэгвэл нэг юм хэсэг юм харагддаг юм байна да. Ханд гарсан 4-р өдөр маань ол зомог бахтай байхгүйтэй адилхан ингээд буцаж ирлээ. Тэгэхээр өмнөх өдрүүдтэй адилхан бас сас орсонгүй. Тийм учраас зүгээр хуучны мөрийг нэг энтийн тогтсон нэг жоохон цасан дээр байгаа хуучин мөр хараад тэр мөрөөр баримжаалж таамгаар суугаад гахаага үргээгээд ингээд өнөөдөр хөдлөө 3 газар үргээж үзлээ. Тэгээд олигтой үр дүн гарсангүй. Ингээд ямар ч байсан гордлог хамгийн сүүлд тасардаг гэдэг. Тэгэхээр маргааш ирэх биш болох байх гэж бодоод бүгдээ одоо ингээд мөр малаа амраагаад цай хоолой их гээд байж байна. За тэгээд ямар ч байсан маргааш гахаг олж харна гэд найдаж байна. За хэрийн нөхцөлд бол мэдээж бэлэн ус байхгүй. Одоо өдөө чинь гол хөлдсөн тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ сая мөс авчирлоо. Тэгсэн мөс аваад ирсэн.
За одоо тогоондоо мөсөө хийгээд хайлаад. за энийг бол та тогоо гэдэг юм тийм ээ. За өглөөний мэнд хүнд үзэгчтэй манай ангийн баг өнөөдөр 5 дахь өдрөө эхлүүлж байна. За өчигдрийн үргэлгнээс манай хоёр ханчин маань салаад нэг магадaltaй газар руу явсан. За тэгээ богино долгионы станцаар мэдээ өгөөд за энд ер нь бас самарны гахаа байж болжшгүйгээд тэгээ тэр хоёр маань ерөнхийд нь ойролцоо харж хоньгээд ингээд отгороо ирлгүй хоёр анчин маань хээр хонсон байгаа. За үлдсэн хэд маань ингээд ачааллаад одоо хөдлөх гэж байна. За одоо юугүй бидний нөгөө гахаа агнах 20-т хугацаа хэлэх гээд байдаг. Тийм учраас бид нар нэгэнт хууль номын дагуу уламжлал даргаараа ан агнах гэж яваа учраас хуулийнхаа хугацаанд бас баригдчихад ингээд яхан твдүү явна. За бидэнд тэгээд амжилт хүсээрэй найзуудаа. Өнөөдөр ямар ч байсан нэг ангийнхан барааг олж харах байхаа. За үзэгчдээ энэ модыг зарц мод гэдэг гинэ. Яагаад зарц гэснийг одоо та нарт бол харуулах байх тийм ээ. За маа та зарцаа барьж байгаа. Зарц мод гэдэг чинь бол одоо хээрийн нөхцөлд бол одоо хайч гэсэн үг шүү дээ. Галын хайч. Галын хайч. Гэрт бол одоо галын хайч гин. Тийм учраас одоо тогоос дээр бүх юм хийн энэгээрэл одоо бүх юм хийж үйлчилж цаага болгон шүү дээ. За үзэгчдээ хээр модон дотор хонсон манай анчтын багийн хоёрыг яриаг сонсгоё. За өчигдөр бол үндсэн баг бол отгоргоо бутсан. За манай хоёр залуу болохоор гахаагаа ерөнхийдөө тандаж явсараад мөрөөр нь ороод тэгээд ерөнхийдөө мөрийн мөшгөж яваад отгоргоо буцаж чадаагүй ингээд модон дотор хонсон. За модон дотор хүүтэн оноо. Тулаахан байна өө хүнд арахгүй шүү дээ нүүл дээр өвчтөр ширсэн. Хүнд арахгүй байгаа юм уу лавгаад арахгүй. Ерөөс хүнд аргаа хүүтэн байхгүй байна. Халууцах маягтай байл шүү дээ. За би кэмэр. Үл даарсан байхгүй. Яг үнэн үү? Үнэн. Бид ингэж хоёр шиг зай зүхтаж унтж юм шин. Галаасаа зүхтаж. За ийм л байна да манайхаа. Тэгэхээр бол үнэхээр энэ бас анд явна гэдэг бол бас 90 шир шалгасан ийм л ажил байдгийн. За би бол энэ хоёр шиг ингэж хэлж чадахгүй. Үнэндээ бол яг хээр нэг хэсэг хөвтгöd бол даарах юм билээ. За тэгэхээр бол ийм л залуучууд бол анд явдаг юм байна. Арахгүй хүн даарах хөвт энэдийн хувьд бол үнэндээ байхгүй шүү дээ. Энэ үнээс үүдэн хээр оноод яваад. Энэ үл үуч шүү. За хэдүүл яах вэ? Цаас орсонгүй. Одоо олон жилийн дундчаар яа. Харамтаа хушингуяа уруу дараад мөр бол хараад 10 тийчэг явцгаа. Зүүн тийчэг явах. Тавга юу гэж бодож байна? Тэрэн дээр хуу харамтыг өгсөн цаа 3 нөхцөл хушингуяа наашин дарчиж байгаа л харамтыг өгсөн тэр чирмэтүүд талаар тэгээд таач. Өчтөр явж явах чинь хоёр нэлээ хоочсон мөр тийш орооцсон байсан тийм. Бусдын жаргал талаар маягтай орцсон байл хоёр баг. Нэг их цайр өмөр байгаа гэдэг. Тэр яасан шүү дээ. Ингэж яваад харамт ингээд ийдсэн ч байж болно тийм үү. Хааны нягуур нь хаана вэ? Байна уугүй. Утлаасаа хойшоо орсон мөр бол ерөөс юм дандаа хойноос уршаа ороод байгаа хэрэг. Ур талдаа юм гэж мэдэн. Асгын үрийг ингээд дууран тахтаж хэлж юу шаардахгүй шүү дээ. Ил дээ. Одноотой хойтлолтой нягууртай юмэрийн тэр юм харсангүй дээ. Энэ ороо цагаанахаа юугаас өөр ингэж ичээд мөр хадаад уршаага тэр хойлохоо хааш аваа мөр тэрийг харж байгаа л үзцгаая. Тийм. Асуур арын вараад ч нэг жаахан застаад байгаа газараар мөрийг хатаж үзээ. Өөр бол харъя да. Юу вэ? За тэгээд. За тэгвэл мороо барьцгаая. Танга мор мандаа юм яа.
Гаха үргээгээд үдсэн. Тэгээд тэргээр бол өндөө нөө цас байхгүй учраас таамгаар үргээсэн. За тэгээд үргэлгнээсээ буцаж явж байгаад нэг бодонгийн мөр дагаад явж гин. Тэгээ явж итлээ нэг бодон хаан хэвтэр байна. За одоо та бүхэн гээд харж байгаа бол энэ хийм налуу ирмэг гаргаад бүр энэ өвсийг бүр ингэж ирмэг гаргаад ингэ засаад энэ нь бол үндсэндээ эндээс ирсэн юм нөөлөг салхийг хаадаг гэж байна. Тэгэхээр энэ дээр бол дунд зэргийн хэмжээтэй нэг 2-ын зэрэг гахаа хөвцсөн байж магадгүй гэдэг чинь. Тэгэхээр энэ бол үнэхээр яг өөрийнхөө биеийн хэмжээнд тааруулаад энэ өвсийг ингээд нарийн өвсийг ингэж биендээ хэвтэйхэн болгож жагаад тэгээд ингээд ийм хэвтрээ зассан байна. Манай баяахан хэлж байгаагаар бол нэг дунд хэрий гахаагаа бол даалт гэж байна энэ хэвтрийн хэмжээгээр. Тэгээд одоо ямар ч хэлсэн бүгдээрээ мөрөөр нь явж байна. Тэгээд нөгөө цас их унаагүй учраас уулынхаа хар хэсэг дээр баг зэргийн цастай учраас тэн дээр байгаа мөрөөр л баримжаалж явж байгаа учраас бас их харанхуй явж байна. Тэгээд уул нь бол бүгдээрээ нэг гахаага олоод харчвал ихний хэлж ин их сайн байна. За ингээ манай анчтын баг цаашаа мөшгөө явж байна. За 20 минут хүргье үзэгчтэй. За ингээд 5 дахь өдөр маань дууслаа. За үнэндээ л бас л энэ цас орохгүй болохоор таамгаар явах чинь хэцүү юм аа. Өнөөдөр бол ерөөсөө л нэг л газар л үргэлээ. Та тэр очих газрын бартаатай хэцүү урт хол зам явлаа нэрэ. Явж арай гэд нэг очиал за эндээс л нэг гарч магадгүй дээгэл манайд нэг хуучны мөр харж байгаа л үргээсэн. Гэхдээ одоо нүддээ ширэгтэл харлаа тэргээрч гараад ирдэг юм болоо энэгээрч гараад ирдэг юм болоо байдгүй дээ. Тэгэхээр энэ манай энэ уламжлалт ам бол өөрөө их өвөрмөц юм байна. Яг мөрийн мөшгөөд тэгээд мөрөөр нь хөөж яваад ингээд ангаа олж агнадаг. Яг сүүлийн үеийн залуучууд бол яаж ийм гэхээр бол энэ тэнд будаа асгаад тэгээд тэр будаан дээр ингээд ирээд ихлээр нь тэр одоо ирж байгаа будаан дээр ирж байгаа хаг одоо агнадаг. Эсвэл шөнийн дуран хэрэгслэр шүн гахаа агнадаг. Нэг иймэрхүү одоо жоохон хуулинд хориотой аргаар агнаад байгаа. Бидэд болохоор нэгэнт одоо бас уламжлалт ан аавыг харуулах гэж байгаа учраас яг тэр уламжлалт аргаар нь яг гахааныхаа мөрийг хөөгөөд тэгээ за энд орсон байгаа юм бол энэ талаас нь үргээгээд энэ талаар нь гаргаж ирээд агны гэдэг яг энэ уламжлалтын аргаараа агнах гээд яваад байгаа учраас үнэндээ бол бас гахаатайгаа хөөцөлтөд энэ харамсалтай нь хангайд маань цас ундгүй. Яг миний ард бол баг зэрэг цас харагдах нь харагдж байгаа. Гэтэ энэ бол зөвхөн энүүхэн хэсгийн учраас нөгөө гахаа чинь энэ цасан дээр нэг гიშгээ тэрнээс хаашаа явсан мэддэхгүй байна. Ингээд бид нар 5 дахь өдөртөөгөө золголоо. Одоо 5 дахь өдрөө дуусгаж байна. За одоо тэгээ ирэх биштэй нэг маргааш гахаагаа олж харах болоо гэж одоо бүр эцсийн гордлого тасраад явж байна. Ерөн зүгээр энүүхэндээ хэлэхэд бол энэ ан агнана гэдэг бол үнэхээр л нэг одоо зорж хийдэг, үнэхээр одоо төвчээртэй жинхэнэ ирчүүдийн ажил юм байна. За над чиг одоо энэ бичиг цаасны ажил хийдэг хотоос холддоггүй юм хүний хувьд бол үндэ чанга байна. Морин дээр одоо өнөөдөртөө нийлээд 5 хоног явж байна. Өглөө нэг жаахан цай уугаал гарсан. Одоо нэг аягны амсар зуух гэж байна. Ингээд өнөөдрийнхөө одоо дугаарыг дуусгаад бушуухан шиг нэг халуун цай олж уухгүй бол ер нь ингээд гол төвд орцсон гэх юм одоо ер нь чичрэх мэйхтэй байна. Ингээд ямар ч байсан маргаашиг одоо үр дүнтэй угтна гэж бодоод л сайхан юм бодоод л унтъя да. Өглөөний мэнд. За манай ангийн баг Зэрлэг хаан араас гарснаас хойш 6 дахь өглөөтгөө золгож байна. За үнэхээр чанга юм байна. Тэр ан гэдэг чинь тэгээд бас тэгээд зүгээр нэг зоопаркын амтэн шиг зогсож идэг юм биш юм байна. За дээр нь тэгээ энэ жилийн хувьд бол цаг агаар харьцангуй дулаан байгаа. Дээр нь цасгүй байгаа учраас манай анчтад нөгөө баримжаа авах боломжгүй.
одоо миний ард харагдж байгаа шиг нэг юм хэсэгхэн жаахан нэг цас байна. Тэгээ энэ цасан дээгүүр гарцсан тэр мөрөн дээрээс л дараа нь за ийшээ явсан байж магадгүй, тийшээ явсан байж магадгүй гэд ингээд таамгаар ингээд явж байгаа учраас бид нар бол айгүй хүндрэлтэй байгаа. За гэхдээ одоо тэгээд ямар ч байсан болгоно гэж найдаж байна. Өнөөдөр бол одоо бидний зөвшөөрөл авсан зөвшөөрлийн маань сүүлийн өдөр. За хэдийгээр одоо бид нар гахаага олж хараагүй ч гэсэн зөвшөөрлийн маань хугацаа ингээд дуусах юм бол бид нар буцхаас өөр арга байхгүй. Нэвтрүүлгийнхээ эхэнд бол бид нар та нарт хэлжсэн. Бид бол хуулийн дагуу ан агнах тухай, уламжлалт аргаар ан агнах тухай энэхүү нэвтрүүлгийг бэлтгэж байгаа гэсэн. Тийм учраас бид ч гэсэн бас хуулийнхаа хугацаагаа барьж ингэж одоо нэвтрүүлгээ хийх ёстой гэж зорж байна. Мэдээж бол одоо юу гэдгийг хааштай зөвшөөрлөө автсан юм чинь гахаага ямар ч байсан олж харна гэдээ ингээд зүтгэх юм бол нөгөө хуулийн хугацаа итэрчих гээд юм. Тийм утгаараа бол хугацаа итэрүүлэхгүй гэж бодож байна. За өчигдрийн хувьд бол бид нар их хол газар туулсаа явж байгаад ер нь нэлээд магадaltaй гэсэн газар очиод суурин суусан. Тэгээ үргэлэг хийсэн. За яг миний сууж исэн хэсгээр 2 гөрөөс гарч ирсэн. За тэгээ бидний хувьд бол гол одоо зорилго маань зэрлэг гахаа, дээр нь зөвшөөрөл маань зэрлэг гахаа байсан учраас бид нар бол тэр бор гөрөөсийг сайхан хараад өнгөрсөн. Би азар бол харин хэсэгхэн одоо дүрсийг буулгаж чадсан. Хүн чи яг тэр бас нэг ан харахлаараа ингээд догтлоод нөгөөт яг ангаа яг олж зургийг авч чадах одоо тэр чадахгүй байх нэг тийм тохиол гардаг юм байлээ. Яасан гэсэн чинь тэр уул нь нэлээд эрт гараад ирсэн юм байлээ л дээ. Тэгээ би тэрийг олж харахгүй манай хажууд сууж исэн хашаах наад руу дохиод ирснийг би анзаараагүй. Тэгээ бүр нэлээд надаас холдсон хойно нь би олж хараад тэгээ араас нь шахуу би дүрсийг авсан. За ямар ч байсан гэхдээ энэ олон хоног явсных эхнийхээ бол одоо амтны дүрсийг одоо буулгаж чадсандаа их баяртай байгаа. Тэгээ манай ангийнхан бол ярьж ин лээ. За хэдүүлээ ямар ч байсан өдрөөр юм наашилж шүү. Ямар ч байсан ингээд 2 гөрөөс олоод харчихна гэдэг чинь маргааш бол ер нь найдлагатай шүү гэсэн. Одоо тэгээ бидний хувьд бол өнөөдөр бол энэ нэвтрүүлэг хийж байгаа энэ аяллаа маань сүүлийн өдөр. За тэгээ бидэнд амжилт хүсээрэй найзуудаа. Одоо битгэр суух газар нь ойрцсон уу? Бараан газар бараандаа өрөө болдог. Хаан газар хаад байгаа юм. Аа. Энэ цоцоо авцтай хол алхахад бол чанга байна шүү дээ. За нөгөөд маань бол арай болоог бах те. Үргэлгний хэд бол самсгач. Чи нэлээд удаа ер нь бол үргэлгэнд явсан. Яг одоо бол хоёлоо бол суурин зовх гэдэг юм те. Үргэлгэнд явах үед ер нь ямар байдгийг юуг ер нь анхаардгийг. Миний хувьд үргэлгэнд явах юм бол энэ дөрөв хамгийн гол нь тухайн үргэлж газар орноо сайн мэддэг байх гэж бодлоо. Аа тэгээд ерөөсөө одоо энэ хажууж ахнаар шахнаар тийм манай гали ахнаар тэргөө үсэнсэн. Заавар. Тэгээд заавар сонсон ингээ бол алдахгүй явж байт. Нэг тийм сонин одоо яг сонч гэж одоо бид нарт нөгөө чихэнд дасал болоогүй үг хэллэг яриад юм те. Тэгэж яагаад ингээд тэгэл нэг тийм. Тэгэхээр та нар бол хоорондоо ойлголцоод тах шиг байгаа. Тийм олон жил хамт ирсэн юм тийм. За энэ үг нэг тийм үг шүү гэдэг. Мөр дараад гинөө мөр яана ч гинөө те. Үргэлж ингэж байгаа юм гахаа одоо бид одоо хааны гарч ивж байгаа хэд хааны мөрөө өгөөд давхар мөрөө бос давхар өгөөд тэгээ үргээ явж байгаа юм. Аа. Тэгээд хахаа магадгүй нөгөө хамаа миний урд уяс таарч байгаа би араас нь гуйгуустыг тэгээд чигээр нөгөө төр өсдөг ч юм уу тийм ээ. Сүүлд ордог ч юм уу. Тийм ч юм. Аа зүгээр бас нэг хамгийн анхны жиштэй намаа бас нэг үргэлж оруулаад бүр мөр явдаг газар явган гүйлж оруулаад замаараа мөрдөд байгаа тэрсэн юу мөрдөх битгий бүр тийм шивүү баларлуу ороод тэгээ явжсэн чинь хажууд нь гахна гээд тэр дээх мөрөн дэшөө
өсөж гаргууд дээр ирсэн. Чи өөрөө гахаа бол харцсан. Олж харддаг. Хажуугаар гаравчихгүй мөрөө алдаад. Гэсэн чи өдөр дээр тэрээс хэвтээр өвдчихгүй. Өө зөө. Тэгээ араас нь ахиж нэг хүн орж иж яг тэр мөрөөр дээш нь гарч хэвтэр дээр нь очиж авчихсан байхгүй. Тийм тохиол байдаг. Тэгэхээр чамаг хараагүй байх гэж байна уу гахаа? Тэгээ гахаа дээш өгсөн надаас нуугдаад өвдчихгүй гарахгүй. Тэнд оцож хургаж. Бас тийм хашир гахаа гэдэг юм уу тий? За. Тэгэхээр бол үргээсэн болгоно гарна гэж байхгүй юм биш үү? Тэгэхээр бид нар чинь бас одоо эн чинь хэд их чоног дээрээ өргөж ин да. Бас тэгээд хургаад үлдсэн тохиол байж болох юм бэ тий? Яг бүр хангаал таг одоо ан амтэнгүй хангаа гэж байхгүй шүү дээ. Байж л байгаа. Тухайн ан амтэн одоо манай нангаж одоо сүүлийн жил одоо уулын гарч ан гэдэг нь өдөрний малчны болж ирсэн. Тэр утгаараа нөгөө амарч чадахгүй юм тийм. Нөгөө боондоос очсон ч юм. Тэр утгаараа гэрндээ нөгөө одоо бадлах юм тийм. Одоо туршлага сууж хийж чинь амжилт маань өрсөн. Тийм байна. Би зүгээр ингээл одоо бид нар ч одоо 6 хоног 6-7 хоног чих явчлаа. Ингээ анзаарадахад чи бол ер нь энэ юуны ангийн багийн 1-р насаарч хамгийн залуу юм шиг байна. 2-р ер нь нэг арын албаны ажлыг ер нь чи нуглах юм а тий. Өглөө басаал мормалаад өхүүлээд эмээлдээл тэгэл голоос хүмүүс хагалж ирээл мод түлээгээ бэлдээл тэгэл дээрээс л бүхэл ажилд чи явж байгаа шиг. Тэгэхээр энэ арын албаны ажилны онцлог ер нь юу вэ? Чи энийг ер нь яаж юу гэж бодож байна? Миний хувьд бол би одоо манай анги отрын донд ял хамгийн залуу. Тэгээд 1-р залуу, 2-р одоо энэ ахнаар завьяа тэгээд энэ хийж байгаа бүх юм хийж ин чинь юм цааш надад өөрт маань юмсэндээ хичээл болж ирж байгаа. Би ч байнга сурч хөгжиж явжлаа тийм юм баггүй. Тэр утгаараа. Тэрнээс би зөв хүмүүсэнд юу гэдэг төвөгшөөгд хүмүүс яах вэ? Үүсэнд одоо анги гарч ирсэн юм байна заа. Хар бүрний хүн бодгоо өөрөө ингэсэн. Нэгдүгээр 2-р нь одоо би яагаад ийм ангийн мотогтлоод ингэж ан 7 хоногоор явах ингэ дуртай байдаг вэ гэхээр нэгдүгээр би энэ ахуй соёлоос сурч байна. 2-р ан яг чигийг зөв яаж хийх сурчиж байна. 3-р хэр би гадаа хоноод би яаж хоногоо гэдэг би мэддэг болчихж байна. Би өөрөө хот юм тийм үү? Тэгсэн мөртөө би хөдөө ингэж явж байна. Одоо юу гэдэг хоббитэй болсон ч юм уу. Зарим тохиолдолд чам харахтар бараг өмнөөс чи даарч байгаа байхгүй. Энэ чиний зүгээр нэг өөрийн онцлог байна уу те. Ерөөсөө чи малгай өмсөхгүй. Одоо бид нар бол малгайнаас салахгүй байгаа шүү дээ. Манай ахнаа тэгж энэ онцгой хүн гээл тэгж байна. Нөгөө хүн өөрөө нөгөө сэтгэлийн амт гэж ярьдаг тийм. Тэр л болов юу бодсон шүү дээ. Заарлаа гэж бодвол хүн бол даарах байна. За юу болов гэж. Гинт хэм фирмаар гал буудуугаар авч бид нар ч одоо юу яагаад одоо өдөд буудуугаар дүүлээ гэж бүр гайхсан шүү дээ. Яач байхгүй нэг суурлаа яваа явж байгаа чинь амтан маань хөтлөөд бодол чимээцсэн байлгүй дээ. Тэгээ тэр холоос хараад суурлаа явж байгаа арай бондоос. Тэгэхээр сая үргэлэг арай болоог байхад тэгэхээр энэ захад гарцсан байж тээ ер нь бол. Ерөнхийдөө чимээлдэд үзүүлэлгөө бууцсан. Тэгээ яг бид чинь сүрээр явж байгаа юм чинь. Тэгээ яг одоо тэр холоос нүллээ шүү дээ одоо тэгээ азуулж нэг нэрээ гослаа. Тэгээд тэр нөгөө одоо энэ улаан зайврын өргөн царам өсөж явж байгаа л одоо энтэй таард юм байж. Олон хоног бид нар зоолоо ингээд хангаа байна тэгэл юм өглөө шүү дээ. Харин тийш би одоо өнөө өглөө бол үзэгчтэй яасан шүү дээ. Одоо өнөөдөр бол нөгөө хан хийх сүүлийн хугацаа. За одоо өнөөдөр нэг юм авна. Авахгүй бол ингээд дууслаа гээл дотроо бол яана гэл гэж бодож ирсэн байхгүй. Үнэхээр айгүй хэцүү байна. Цас байхгүй. Цастай газар мөр харагдаад цасгүй газар нь үнэхээр хаашаа орсныг мэддэхгүй. Бид чи хишнээ арыг хишнээ зураг харанхуу үргэлж штэ. Тэгээд энэ маань гүйж нэг харагдаж. Мангар амт байд юм байна тий. Сайхан явууллаа. За хэдэн хоног хайлга байж нэрэ. Өстө нэрэ. Сайхан амт байна. Тэгээд тэнгэр бол бид хэдий
Үнэхээр ивэлээ. Харин хангаа өстө яг сүүлийн өдөр юм аа гэлээ. Гэтэ үзэгчид маань нэвтрүүлгийг дундаас нь үзсэн хүмүүс бол зүгээр ойлгоорой. Бид нар бол яг энийг албан ёсоор нэг гахаа агнах зөвшөөрлийг нь сум орон нутагт нь төлбөрийн төлж жоод эрхийн бичгээ аваад ингээд зөвшөөрлөлтөө агнсан шүү. Тэрнээс бол зүгээр ингээд ямар зөвшөөрлөгөө хууль бус юм хийгээгүй те. Тэрийг бол бас үзэгчдтэй сая орж үзэж байгаа үзэгчдээ бас илхэн зүг баг. За энэ бууны хэрэг гарлаа те. Тий. Хэд орчмоос аваа? Энэ 627 м орчмоос тэр ингээс л госсон шүү дээ одоо тэгээд. Их л холлоос бууцсан да. Тэгээ яалч байгаа байхгүй нөө цэцбүү гэдэг бол үнэхээр цэц байд юм байна. Энэ яасан бэ? Гүүж явсан уу зүгээр ерөнхийдөө чимээ чагнаа зогсож ирсэн. Шогшоод зогсоод чимээ чагнаал ингэж өгсөж явахт нь. Энэ үхэн дээр нь барьж байгаа л да. Энд чинь нөгөө яадаг бодсон бэлээ нөгөө сүргээ дагаж явдаг. Дагуул бодсон. Туумал гэж ярьдаг лөө. Туумал бодсон байж тээ. Сүрэг дагаа явж идэг. Нөгөө атман бодно бол энийг хөөгөл тэгэл явж идэг. Энэ бол ингээд соёо моёнд хүртэл хуурцсан. Нилээн бас зодтолсон шинжтэй нэг тиймэрхүү бодсон байж байгаа. Тэгээ хаан бол үнэхээр маш их олон хүмүүсүүдийн үр дүн гардаг байхгүй юу. Тэгээд одоо бид нар чинь 8 үлээ явлаа. 8 үлээ явж иж бид нар чинь одоо хоолонд тэр нойр хоол үдээ санхүү болон башид одоо айхтар их зарлаа гарч 7 хоног дээр л авлаа шүү дээ тий. 7 хоног дээр хангаа маань үнэхээр сайхан та хэлээ. За тэгээд одоо ямар ч байсан хэдүүлээ бас ингэж хүч гаргаж явсных тийм ээ хамтын хөдөлмөрөөр юу яалаа. Би харин түрүүн бүр гайхсан байхгүй энэ одоо үргэлэг гэхэд яагаад энэ тал дуурж байгаа юм болоо гэд би бүр нөгөө үедээс асуусан чинь ингээд ари сони юм цаадах чинь тийм суугаад хоцорцсон юм яасан болоо гэд ингээд яг л тэгж л таарлаа л да. Одоо нөгөө чийс тэ бөөн баяр дах гэж орж ирэх байх тийм. Тэгээ нөгөө хол буудлын одоо төрөл манай Монголд их хөгжиж байгаа. Тэгээд энийг баллистик тооцол, салхи, агаар, дээр нь бүр агаарын даралт болон маш их олон тооцоолын үндсэн дээр альва нэг юмд хүрдэг. Чи нэг л буудах шиг боллоо шүү дээ. Буудсан тий. Салхи харьцангуй гайгүй юм шиг өд өнөөдрийн үед салхи бол гайгүй. Ерөнхийдөө тогтуу маягтай. Яг энэ ам хөзөөр нь олон цээж байсан. Тэгэл ам хөзөөр нь орсон байна. Тэгэл газар дээр нам нэг тиймэрхүү сайхан байна. Бөөн баярлаж байгаа шүү дээ. Өдөө бид тэгж байгаа шүү дээ. За. Анчны хөдөлмөр гэдэг бол маш их ууггүй, тэсвэр, төвчээр, хатуужил тий байдгийн байна. Тэгээ хамтын бүтээл байна тий. Энэ олуулаа нийлжиж маш их олон хүмүүсүүдийн хөдөлмөр шингэдэг. Ганц амттай байна тул. Чи чухам яасан мэдгүй. Би бол амар санаа зовж ирсэн. За ингээд бөөн сүр болж гарчаад ингээд гаханыхаж бараг харахгүй ингээд буцхантай. Бараг энэ нэвтрүүлгээ гарах уу, байлах уу гэдэг дээрээ толж илээ шүү дээ. Авралын одоо. Тэгээ хангаа бол тэгээ өгдөг юм байна тий. Тэгээд арай эрт өгсөнгөө. Бид ч бас л бид нар бараг энийг хөөцөлдөд ирсэн эсвэл өөр юм олон гахаа байв. Ерөнхийдөө энэ хошт дотор бол нэлээд хэдэн бүлтэй 6-аараас алсан 2-оор тэгээ тоороотой тэр мэгжээд авсан 2-3 бодонтой. Энэ том бол бодон бол тайван байхгүй нэлээд олол авах шиг. Аха. Ингэж явд юм билээ. Тэгээ яг яач аахгүй энэ одоо цасгүй газар чи мөрн алдагдаад бид нар чи ямар ч бодолж яваа тий. Аха. За ямар ч байсан үзэгчтэй би та бүхэнтэй 6 өглөө мэдтэлсэн. За өнөөдөр л энэ айдлага байх болов гэдсэн. Ингээд хуулийнхаа хамгийн сүүлийн хугацаанд бид нар амжиж зорьсон ангаа агналаа. Тэгээ ямар ч байсан Монгол анчид хэрхэн яаж зэрлэг гахааг агнадаг талаар нэг бидний зорьсон энэ зорилго маань ингээд биеллээ. Нэвтрүүлэг төгсөх гэж байна. Тэгэхээр энэ хүртэл бидэнтэй цуг байж анчны тухай багч болов мэдлэг авсан та бүхэндээ их баярлалаа. Ингээд анч нэвтрүүлэг үгээр төгсөж байна. Манай дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай үзэгчтэй.